Ажил амралтын цаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар бүлэг. Хөдөлмөрийн тухай хууль, шинжилсэн найруулга, нийтлэг, сургалтыг зохион байгуулагч байгууллагууд, гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Дэлхийн банк, онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл. Ажилтнуудын 7 хоног болон өдөрт ажиллах ажлын цагийн хэмжээг хуульчилж өгсөн нь тэднийг ажил амралтын дэглэмээ зөв тогтоох, хөдөлмөрийн эрүүл хэвийн ажлын орчинг бүрдүүлэх ач холбогдолтой. Ажилтнууд ажил олгогчийн мэдэлд байж хөдөлмөрийн дотоод журамд захирагдан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Хуулиар тогтоосон хугацааг ажлын цаг гэж үзнэ. Ажилтнууд хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэгээгүй байгаа өөрсдөө мэдэн захиран зарцуулдаг хугацааг амралтын цаг гэнэ. Ажлын цаг нь ажилтнуудын хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэх ёстой хугацаа мөн. Энэ нь ажил олгогчийн мэдлийн хугацаа бөгөөд ажилтнууд өөрийн үзмжээр захиран зарцуулах эрхгүй байна. Ажлын цагийн дээд хязгаарыг хуулиар тогтоох бөгөөд хөдөлмөрийн эрх зүйд ердийн ажлын цаг, богиносгосон ажлын цаг, бүтэн бус ажлын цаг, уртсгсан ажлын цаг хэмээн хувааж үздэг. 84-р зүйл. Ажлын цагийн дээд хязгаар. 7 хоногийн ердийн ажлын цаг 40-оос илүүгүй. Ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 цагаас илүүгүй. Насан туршаагүй хүний 7 хоногийн ажлын цаг 30-аас илүүгүй. 7 хоногийн ажлын цагийн дээд хязгаар нь 56 цагаас илүүгүй. Өдөрт ажиллах илүү цагийн хязгаар нь 4 цагаас илүүгүй байна. Ажил олгогч ажилтны ажлын цагийн бүртгэлийг хөтлөх үүрэгтэй. 85 дугаар зүйлд ажлын цагийг богиносгох заалтууд бий. Маргааны үйл баримт. Нэхэмжлэгчийн тайлбар. Ажил олгогч нь уртын ээлжийн хуваараар ажилладаг ажилтнуудын нэг цагийн үндсэн цалин тооцохдоо нэг жилд нийт 52 хоног. Нэг 7 хоногт ажиллах ажлын цагийг 40 гэж тооцоод 52-ыг үржигдэх нь 40, тэнцүү 2080 цаг буюу жилд ажилтан ердийн 2080 цаг ажиллах ёстой гэж тогтоосон. Уг тооцоололд бэмб нэм гаргуудыг хасаж тооцож байгаагийн адилаар тухайн жилийн ажлын өдөр таарч буй нийтээр амрах баярын өдрүүдийг хасаж тооцох нь зүйтэй. Талуудын хооронд байгуулсан хамтын гэрээ болон ажил олгогчийн баталсан дотоод журмын дагуу нийтээр амрах баярын өдөр ажилласан цаг нь илүү цагт тооцогдож, ажилтнанд түүний үндсэн цалингаас тооцож цагийн хөлсийг 2 дахин нэмэгдүүлж олгохоор заасан. Хууль хэрэглээ тайлбар. Хөдөлмөрийн дотоод журмын хавсралтын нэр томьёоны тайлбарт нэг цагийн цалин хөлс гэж ажилтны жилийн үндсэн цалин хөлсийг 2080%-аас нь дүнг хэлнэ. Мөн илүү цагийн нэмэгдэл хөлс гэж ердийн ажлын өдөр эсвэл ажлын цагаас хэтрүүлэн илүү цагаар ажилласан болон нийтээр амрах баярын өдөр ажилласан бол нөхөж амраахан оронд олгох хөлс хэмээн тусгасан нь тухайн ажилтны нийт цагийн ажлын цалин хөлсийг тооцоход шаарддаг нэр томьёоны асуудал бөгөөд нэхэмжлэгчийн илүү цагаар болон бүх нийтээр амрах баярын өдрүүдэд ажилласан тохиолдолд авах нэмэгдийн асуудлыг зохицуулсан зохицуулалт биш байна. Уг зохицуулалтын хүрээнд ажилтны эрх зүйн байдалд орцсон гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч талын тайлбар болон давж заалдах гомдлын үндэслэлтэй нэг жилийн ердийн ажлын цагийг тооцохдоо тухайн жилд нийтээр амрах баярын өдрүүдийг хасч тооцохгүй нийт 2080 цагаар тооцсноор үндсэн цалингаас бодож тооцогддог нэмэгдэл хөлс багаар тооцогдох үр дагаварт хүрсэн гэж тайлбарласан боловч иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37-38 дугаар зүйлд зааснаар өөрийн шаардлага үндслэлийг нотлох баримтаар нотлож чадаагүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн талаарх үндэслэлээ нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байна. Хариуцагч ОХХК-н уулуурхайн салбарын үйл ажиллагаа жилийн 4 өдрөл тасралтгүй явагддаг онцлогтой тул ээлжийн графикаар ажлын цаг нь зохицуулагддаг бөгөөд хөдөлмөрийн дотоод журманд ажилтны ажиллах ээлж нь нийтээр амрах баярын өдөр таарсан тохиолдолд ердийн ажлын өдрөөр тооцохоор зохицуулсан нь хөдөлмөрийн тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98-ийн 1 дэх хэсэгт заасанд нийцсэн. Хөдөлмөрийн дотоод журмын дээрх зохицуулалтаас шалтгаалan ажилтны нь бүх нийтээр амрах баярын өдөр ажилласантай холбогдуулан нэмэгдэл хөлс авах эрхээ алдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд ажил олгогч нь хөрөнгө оруулалт, өмчийн хэлбэрээс үл хамааран хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28-ийн 1-5, 31 дугаар зүйлийн 31-ийн 2 дахь заалт, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А55 дугаар тушаалаар батлагдсан ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам MNC 5080 2023 ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн ангилал үнэлгээнд тавигдах шаардлага стандартад заасан шаардлагын дагуу хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх үүрэг хүлээдэг. 87 дугаар зүйл. Ээлжийн ажлын цаг. Ажил олгогч ээлжийн ажлын цаг хуваарийг ээлжийн ажил эхлэхээс 48-аас доошгүй цагийн өмнө ажилтнанд мэдэгдэх үүрэгтэй бөгөөд нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэл 8 цагаас илүүгүй байна. Ажил олгогч ажилтнандаа тохиролцсны дагуу
хуульд өөрөөр заагаагүй бол ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг 4-өөс илүүгүй цагаар утасхан зохион байгуулж болно. Энэ тохиолдолд ажилтан 7 хоногт 40 цагаас илүү ажилласан бол түүнд илүү ажилласан цагийн хөлсийг энэ хуулийн 109-ийн 1 заасны дагуу нэмж олгоно. Ажилтныг 2 ээлжид дарааллуулан ажилуулахыг хуулиар хориглодог. Орон нутгийн цагаар 22 цагаас дараагийн өдрийн тэг 6 цаг хүртэлх хугацааг шөнийн цагт тооцно. Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэрээр шөнийн цагаар ажилуулахыг хориглосон ажилтныг ажил олгогч өдрийн ээлжид эсвэл адил чанарын өөр ажилд шилжүүлэх үүрэгтэй. Жирэмсэн эмэгтэй 3 хүртэлх насны хүүхэдтэй ажилтан өөрөө зөвшөөрөөгүй бол шөнийн цагаар ажилуулахыг хориглоно. Насанд хүрээгүй ажилтныг шөнийн цагаар ажилуулахыг хориглоно. Ажил олгогч ажилтнтай байршил хугацааг тохиролцож, ердийн ажлын цагаас бусад цагт дуудаж ажилуулахад бэлэн байхаар хүлээлгэсэн хугацааг ажилласан цагт тооцно. Ажилтан ажил олгогчийн заасан байршилд хүлээсэн бол тухайн хугацаанд ноогдох үндсэн цалингийн 50-аас бусад тохиолдолд 30-аас доошгүй хүн ялгуурыг ажил олгогч ажилтанд олгоно. Ажил үйлчилгээ үйлдвэрлэлийн онцлогоос шалтгаалan хуулиар тогтоосон өдрийн болон 7 хоногийн ердийн ажлын цагийн хязгаарыг баримтлах боломжгүй бол ажлын цагийг нэгтгэн бодно. Ажлын цагийг нэгтгэн бодох журмыг хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаалаар баталдаг. Ажил үйлчилгээ үйлдвэрлэлийн онцлогоос шалтгаалan хуулиар тогтоосон өдрийн болон 7 хоногийн ердийн ажлын цагийн хязгаарыг баримтлах боломжгүй аж ахуйн нэгж байгууллагын ажилтны ажлын цагийг нэгтгэн бодоход энэхүү журмыг баримтлана. Ажилтныг ажил олгогчийн санаачлагаар ердийн ажлын өдрийн үргэлжлэл, ээлжийн ажлын цаг, 7 хоногийн ажлын цагийн үргэлжлэл болон ажлын цагийг нэгтгэн бодох ердийн ажлын цагийн нийлбэрээс хэтрүүлэн ажилуулахыг илүү цагаар ажилсанд тооцно. Улс орныг батлан хамгаалах, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, гамшиг, аюулт үзэгдэл, осол, нийтийн усан хангамж, цахилгаан, дулааны эрчим хүч, зам тээвэр, холбооны хэвийн ажиллагааг алдагдуулсан гэмтлийг арилгах үед болон урьдчилан мэдэх боломжгүй бөгөөд яаралтай гүйцэтгэхгүй бол аж ахуйн нэгж байгууллагын буюу түүний салбар нэгжийн хэвийн үйл ажиллагаанд учрж болзошгүй саадаас урьдчилан сэргийлэх эсвэл учирсан саадыг арилгахад чиглэгдсэн хойшлуулшгүй ажил гүйцэтгэх үед ажилтныг илүү цагаар ажилуулж болно. Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр аслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажилуулах горим хэрэглэж болдог. Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109-ийн 1 заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно. Үүнээс гадна 92-ийн 6-д заасан байршил бүхий газраас ажилдаа ирэх буцах зардлыг ажил олгогч хариуцах үүрэгтэй. Амралтын цаг нь ажлын өдрүүд хоорондын амралт. Энэ нь 12 цагаас багагүй байна. 7 хоног бүрийн амралт. 7 хоног бүрийн бямб нэм гарагт амрах бөгөөд энэ өдрүүдэд амрах боломжгүй бол өөр өдөр амарна. Бүх нийтээр амрах баярын өдрүүд, ээлжийн амралт, бусад чөлөө хугацаа гэх мэт болно. Ажилтнанд амрах хооллоход зориулан завсарлага олгох бөгөөд ажил олгогч ажил үүргийн онцлогоос шалтгаалan хооллох завсарлага авах боломжгүй ажилтныг ажлын байранд нь хооллох бололцоогоор хангах бөгөөд уг хугацааг ажилласан цагт тооцно. Тасралтгүй ажиллагаатай үйлдвэрлэл, хүн амын нийтлэг үйлчилгээ, тээвэр, холбооны болон зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгүүлэх энэ хуулийн 91-ийн 2-т зааснаас бусад тохиолдолд нийтээр амрах баярын болон 7 хоногийн амралтын өдрөө ажилтан өөрөө зөвшөөрснөөс бусад тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар ажилуулахыг хориглоно. Жирэмсэн эмэгтэй 3 хүртэлх насны хүүхэдтэй эсвэл 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилтан өөрөө зөвшөөрснөөс бусад тохиолдолд нийтээр амрах баярын болон 7 хоног бүрийн амралтын өдөр ажилуулахгүй. Ажилтнанд ажлын жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаараа ээлжийн амралтаа биеэр эдлэж чадаагүй ажилтнанд олгох мөнгөн урамшууллын хэмжээг энэ хуулийн 110-ийн 2-т заасан хэмжээнээс нэмэгдүүлж олгох асуудлыг хамтын гэрээгүй бол ажилтнтай тохиролцсон олгоно. Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журмыг хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаалаар баталдаг. Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтнанд түүний ажилласан хугацааг харгалзан ээлжийн үндсэн амралтын хугацаан дээр нь нэмэгдэл амралтыг хуулиар олгодог. Харин тухайн аж ахуйн нэгж байгууллагын ажилтнууд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа эсхийг эрх бүхий байгууллага тогтоодог бөгөөд ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журмыг хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд баталдаг. Үүнийг та дараах линкээр орж үзнэ үү? Анхаарал тавьсанд баярлалаа.